байна. За миний хувьд хөгшины хувьд бол за өнөөдөр орж иж байгаа та бүхнийг бол бас бүрэн дэмжиж байгаа. Та бүхэнд бас ажлын өндөр амжилтыг хүсье. Тэг ерөн зүгээр өнөөдөр энэ улсын их хурлын танхимд гишүүдийн маань хэлж байгаа нийтлэг бас нэг санааг бол та бүхэн бүгд ойлгож байгаа хаа. Үндэсний олон нийтээр радио телевиз гэдэг бол төрөөс бодлогоор одоо бид нар бас байгуулсан. Төрөөс тодорхой санхүүжилт бүх юмыг дэмжиж ингэж явдаг. Нийгмийн одоо олон нийтийг соён гэгэрүүлэх, үзэл сурталын ажлыг хийх гол талбар одоо гол телевиз маань бол энэ телевиз бол байх ёстой гэж бол бас үзэж байгаа гишүүд бол бас олон байгаа. Тэгээ энэ дээр бол ер нь одоо Монголын нийгмийг хэрхэн бид нар бас эрүүлжүүлэх вэ? Нийгмийн нэг ёс зүй, нийгмийн хариуцлагыг бид нар төлөвшүүлэхэд ер нь бас хэрхэн ямар үүрэг ройлтой оролцох вэ? Энэ тал дээр бас та бүх маань онцгой анхаарч бодлого хөтөлбөр дээр бол тодорхой чиглэлийг бол гаргаж ажиллаарай гэж бол та бүхэндээ бас хэлэх гэж байгаа. Ер нь бол нийгмийн ёс зүй, нийгмийн хариуцлагын бол одоо бас гол үндэс суурь маань бол хүссэн ч хүсээгүй ч энэ нийгмийн босрлын асуудал байна. Нийгмийн соён гэгэрэлх ажлууд байна. Нийгмийн соёлыг дэвшлүүлэх асуудлууд бол байна л гэж бол харж байгаа. Тэгэхээр энэ дээр төрөөс бодлогоор бол бид нар дэмжиж байгаа энэ телевиз маань энэ бодлогыг бол гаргаж ирж ажиллах ёстой байхаа л гэсэн одоо нийтлэг бидний үзэл санаа бол байна. Тэгэхээр үндэсний олон нийтийн радио телевиз энэ бүхий суугаар та бүхэн маань бол энэ оюун санааны хөдөлгөөнийг өрнүүлэгч нь бол энэ хөдөлгөгч хүч нь бол байх ёстой гэж бол бид нар бас үзэж хараад байгаа. Бидний бас хүлээт бол энэ дээр бас байгаад байгаа. Соён гэгэрлийн төв нь бол үндэсний олон нийтийн радио телевиз бол байх ёстой л гэж бид нар үзэж хараад байгаа. Тэгээ энд чиглэсэн бодлого чиглэлийг бол бид нар бас гаргаж ирүүлэх ёстой байна. Энэ Монголын нийгмийг хүүхэд залуучуудыг залуу үеэс нь бүр болж өгөл одоо яашил цэцлэгийн наснаас нь бид нар бас яаж их оронч үзлээр хариуцлагатай, босролтой, эрүүл хүн болгож төлөвшүүлэх үү гэдэг дээр бол бодлого гарч явах ёстой гэж харж байгаа. Тэгээд телевиз, радио гэдэг маань ер нь ямар хүчтэй гэдгийг бас нэг зүгээр би жишээ болгож та бүхэндээ хэлэхэд одоо Baby TV гэдэг одоо бас нэг одоо олон улсын телевиз байгаа тийм. Тэрийг одоо Монголын хүүхдэд залуучууд аягүйх үзэж байна гэж байгаа. Ясэр цэцлэгийн насны хүүхдүүд. Тэгэхэд одоо тэрийг үзсэн хүүхдүүд аав ээж нь ямар ч англи хэлгүй хүмүүс байхад одоо хэлд орохдоо хүртэл баг монголоор зэрэгцээд англи хэл дээр хэлд орж байгаа гэдэг тийм жишээнүүд хүртэл зөнтэй гарч ирж байна. Тэгэхээр ер нь бол бид нар үндэсний одоо радио телевиз бол баг дэрэгдээ тийм яашил цэцлэгийн насны хүүхдүүдэд зориулсан тийм суртал нэвтрүүлэг, тийм радио одоо сувгтай байх тийм шаардлага бол би бас байна уугүй юу гэж бол харж байгаа. Энэ тал дээр бол та бүхэн маань бас эх оронч үзлийг төлөвшүүлэх, Монгол хүн болохын төлөвшлийг бий болгоход бол бас анхаарч илүү ажиллаарай. Босрлын чиглэлээр, эрүүл мэндийн чиглэлээр өнөөдөр Монголын төр бол сүүлийн 20-30 гаруй жилийн хугацаанд бол бас нэг төрийн одоо аль салбарт бол анхааштай бол бид нар бас орхигдуулж ирсэн байна. Босрлынхаа салбарт, эрүүл мэндийнхаа салбарт. Тэгэхээр энэ чиглэлээр бол нийтийн одоо эрүүл мэндийн босрол олох чиглэлээр бас анхаарч ажиллах юм шаардлага бол байна. Өнөөдөр хөдөө оромтогт бол бас малчтад тэр дундаа энэ эрүүл амьдрал хэв дадалд суралцах тий эрүүл одоо юу гэдэг нь зөв дадал хөвшилд суралцах гэдэг юм уу эрүүл зөв хооллох эсвэл одоо хорт эмгэг өвчнөөс урьдчилан сэргийлэх энэ босрол олох ажлууд бол бас нэлээд очир дутагдaltaй бол байна. Манай Арангаа аймагт чинь би зүгээр нэг тоосоо судалгаа та бүхэнд бас жишээ болгож хэлэх гэж байгаа. 2017 оны 12 сарын байдлаар нийт Арангаа аймгийн хэмжээнд 160 хүн бол хорт тавдраар өвчлсөн байгаа. Жилийн дараа аваад үзэхэд тэр 140 хүн нас барсан байгаа. Тэр энэ бол маш аимшигтай одоо тоо үзүүлэлт бол гарч ирж байгаа юм л да. Тэр хүмүүсүүд бол хамгийн эцнийхээ шатан дээр буюу хорт тавдрын 3-4 дэх шатууд дээр үзлэг онцлогоонд хамрагдаад ингээд бол өвчтэй гэдгийг мэдрээд ингээд ямар ч имжлэхээгүй болсон төвшөнд бол гарч ирж байгаа. Тэгэхээр энийг бол хэрэг одоо өөртөө юу гэдэг төв суурин газар 3-4 одоо 2-3 дугаар шатлынхаа эмнэлгүүдээр очиж үзүүлж гэдэг юм уу те энийгээ тогтоолохын бүрэн боломж болцоо бол байсан. Асуултын дараа л бол. За Тэмүүлэн гişүү үг хэллээ. Мөнх цэг шүү асуулт.